Улсын засгийн газраас 2024-өөс 28 оныг үрчилсэн хөгжлийн томоохон зорилтыг хэрэгжүүлэх, тэргүүлэх зорилттой болгосон жилүүд бөгөөд энэ хугацаанд зоригтой өөрчлөлтийг хийхийн тулд 2025 оны Улсын төсвөө хүртэл бид үрчилсэн хөгжлийн томоохон төслүүдrүүгээ чиглүүлж сумын аймгийн гэхээсээ илүүтэй бүс орон нутгийн хэмжээний далаацтай цар хүрээ өргөнтөө оролцоо мөн төслүүдийн идэвхийг хангах хүрээнд чиглүүлж хийсэн. 2001 онд бүсчсэн хөгжлийн үзэл баримтал батлагдсанаас хойш 23 жилийн хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд бол онлын чиг хандлага нэлээдгүй өөрчлөгдлөө. За мөн иргэд аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлага бол бас нэлээд өөрчлөгдсөн байна. Тийм учраас одоо Монгол улс ч гэсэн энэ орчин үеийн онлын чиг хандлагатай үл нийлүүлж энэ үзэл баримтлалаа шинжилэн босруулах ийм хэрэгцээ шаардлага тулгарч байна. Говийн бүс. Бүсийн тэргүүлэх чиглэл. Бүсийн хөгжлийн зорилго нь бүгд найрамдах хятад ард улс болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, өндөр технологи бүхий уул уурхай, хүнд үйлдвэрлэлээр дагнан төрөлдсөн говийн унган байгаль, түүх соёлын өв, палеонтологийн нөөцөд түшгэлсэн аялал жуулчлал хөгжсөн үндэсний баялагын санг бүрдүүлэгч бүс нутаг болно. Эрхэм хүндэт ерөнхий сайдаа, эрхэм улсын хурлын болон засгийн газрын гишүүдээ, эрхэм хүндэт орон нутгийн удирдлагууд, говийн бүсийн нийт иргэдээ, эрдэмтэн судлаачид, аж ахуй нэгж, иргэний нийгмийн төлөөлөгчдөө, өнөөдөр бид Монгол улсын нийгэм, эдийн засгийн шинжилгээний нэгэн түүхэн мөчид хамтдаа оролцож, бүрчилсэн хөгжлийн бодлогоо амьдралд хэрэгжүүлэх эхний бодит алхмыг говийн бүсэд хамтдаа тавьж байна. Монгол улсын засгийн газар 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө бүрчилсэн хөгжлийг тэргүүлэх зорилттой болгон тодорхойлж, хөгжлийн бодлогыг нийслэл хэмээх нэг төвтэй биш, харин орон нутгийн нөөц боломжид тулгуурлан жигд тэнцвэртэй байдлаар бүслэн хэрэгжүүлэхээр шийдвэрсэн. Энэ хөгжлийн тогтолцоог төвөөс орон нутг руу ухамсартайгаар шилжүүлж буй Монгол төрийн бодит алхам бөгөөд улсын нэгдвэл байдал, иргэн бүрийн оролцоо, эдийн засгийн төрөлжилтийг хослуулсан шинэ стратегийн эхлэл юм а. Говийн бүс бол Монгол улсын стратегийн зүрх гэж бид үзнэ. Энэ дуул уурхай, сэргээгт эрчим хүч, логистик тээвэр, аялал жуулчлал, мал аж ахуй зэрэг олон салбарын нөөц, давуу тал нэг дор төвлөрсөн. Гэсэн хэдий ч энэ их боломж иргэдийн амьдрал, хүний хөгжлийн бодит ахиц болж чадаагүй байгаа цаг үеийг бид цаашид давтах ёсгүй юм а. Бүрчилсэн хөгжил бол өнгөрсөн алдаанаас сургамж авсан, өнөөгийн бэрхшээлийг оншилж, ирээдүйн хөгжилд бодит чиглэл өгөх шинэ бодлогын тогтолцоо юм. Өнөөдрийн хуралдаан бол зарим нэгний шүүмжилдэг шиг зүгээр нэг уулзалт хурал бишээ. Харин бүрчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг орон нутагт бодитоор нутагшуулах, хамтын шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх түүхэн үйл явцын эхлэл шинэ хөгжлийн эндэр юм а. Говийн бүсийг Монгол улсын хөгжлийн шинэ төв болгон өөрчлөхийн төлөө бүх нөөц олцоогоо дайчлан ажиллах болно. Монголын заяа өдөө байж говийн бүсийн хөгжил орон даяар үлгэрлэн түүх болтугай. Ингээд говийн бүсийн зөвлөлийн анх дахь хуралдаан албан ёсоор нээж байгааг мэдэгдэв. Өнөөдрийн гол зорилго бол бид нар ойлголтоо нэгтгэх, хандлагаа нэгтгэх нь хамгийн чухал зорилго байгаа гэдгийг хэлье. Одоо бол дөрвөн аймаг хамтарч говийн бүс нутгийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр салбар салбарын парламентын гишүүд хамтдаа нэгдэж, за дээрээс нь жагсаалтаа сонгогдсон мэргэжлийн экспертүүдтэй хамтарч ажиллах ийм боломж үүссэн. Бүс бүхэн өөр өөрийн онцлогтой парламентын гишүүдийг сонгосон байгаа.
За гэхдээ говийн бүс нутгийн парламентын гишүүд бол нилээдгүй ажил хэрэгж бас аймгийн төлөөлөл тэгш хангагдсан ийм одоо том баг байгаа. Тийм учраас говийн бүс нутгийнхаа маань хамтдаа одоо бүсчилсэн хөгжлийнхаа үдэл баримтлалын дагуу улс төрийн хил хязгаараа орон нутгийнхаа одоо хөгжлийн төлөө одоо алхаж тийм ээ том төслүүдэд урдталтаа тавьж иргэдийн амжиргааны төлөө одоо илүү хүчтэй хамтарч ажиллаж чадна гэдэгт бол одоо засгийн газар ерөнхий сайдын хувьд бол итгэл дүүрэн байгаа гэдгээ бас та бүхэнд хэлээд ингээд бид хурдтай хөгжлийн төлөө зориг хэмээх одоо мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж гатсан байгаа 14 мега төслийн ажил хэрэг болгоё. Энэ бол өөрөө одоо улс оронд шин төслүүдийг хэрэгжүүлэх илүү итгэл найдвар болно гэж хандтаа үзсэн. Энэ бүх төслүүд хэрэгжснээр нэг хүнд ногд дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10,000 $д бол хүргэнэ гэж ийм зорилтыг тавьсан. За энэ зүйл дунд ялангуяа одоо говийн бүс нутагтай холбоотой томоохон асуудал бол энэ үндэсний баялагын сан байгаа. За яагаад өнгөрсөн хугацаанд оюутлогын 2.3 тэрбум доллар, за Эрдэнэтийн 49% зөв буруу. За стратегийн ордууд зөв буруу. За ингээл заримдаа жагсаал цуглаантай олон хэрүүл маргаан болдоггүй гэхээр ерөөсөө л явж энэ байгалийн баялаг яаж илүү хүртээмжтэй байх вэ гэдэг дээр л маргаан болоод. Эдийн засгийн хувьд аль нь илүү байна? Тэрвэл засгийн газрын хувьд нэгдүгээр төсөл. Өмнгийн их говь, дорны их говь, одоо дундын их говь, говь сүмбэр гэдэг тээвэр логистик, одоо байгалийн хосгүй, одоо үзэгсэлэнд газар нутаг. За байгалийн баялаг аж үйлдвэржилт хамтдаа одоо хосолж байгаа. Монгол улсын хувьд хамгийн олон бомбтой ийм одоо бүс нутаг. Нэг өөрөлдөл бүсчилсэн хөгжлийн хувьд бол нэг номерын одоо стратегийн зорилт хэрэгжүүлж болох үс ийм бүс нутаг. Одоо говийн бүс нутгийн хөгжил тэгш хүртээмжтэй тэнцвэртэй говийн бүс нутаг аж үйлдвэржилт болон одоо уул уурхай за аялал жуулчлал за мөн одоо экологийн энэ одоо тэнцвэртэй хөгжлийг хийж чадвал бусад бүстэй та бүхэн бол завгар бол. За говийн бүс нутаг энийг хийж чадахгүй бол ингээд бусад бүс нутаг дээр ч гэсэн одоо тийм томоохон төслүүдийг одоо хэрэгжүүлэх тийм итгэл найдвар бол багасаж Монгол улсын одоо хөгжлийн цаг хугацаа хойш жухарнаа. Тийм учраас бидний хувьд бол одоо маш чухал юм цаг хугацааны өмнө байна. Говийн бүс нутгийн хөгжлийг 2040 он хүртэл хэдүүлээ эрхчлэлийн бүсийн зөвлөлийн уулзалтаас өмнө гаргана. За нийслэл Улаанбаатар гаргацсан байгаа хэдүүлээ тэр завгарыг ашиглана. Бүгдээрээ ерөнхий төлөвлөгөөтэй болно. Хэсэгчилсэн төлөвлөгөөтэй болно. За бүсийн зөвлөл эрх зүйн орчны хувьд ямар байх вэ гэдгийг хэдүүлээ ярилцсан. За бүсийн хөрөнгө оруулалт хөгжлийн төслүүдийг эрэмблэнэ. Бүгд чухал. Гэхдээ хамгийн чухал нь аль вэ гэж. За бүсийн онцлог болон бусад бүстэй хамтын ажиллагааны харьцуулалтын дүн шинжилгээ хийн. За амьдралын чанарын тулгамдсан асуудал ба нийгмийн тулгамдсан асуудал дээр хамтдаа төвлөрч ярина. Энэ бол өнөөдрийн одоо бүсийн зөвлөлийн үндсэн зорилго. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал тулгуурлан Монгол улсын урт хугацааныхаа зорилгыг хангахын төлөө хамтаараа нам харгалзахгүйгээр улсын эрх ашиг нэгдүгээрт гэж Санжаа Сүрэнгийн зоригийн хэлсний дагуу хамтдаа эрх ашигаа зөв эмнэлэхийн төлөө бүсчилсэн хөгжлийн их манлайлал донд Монгол улс хөгжин цэцгэлэхийн төлөө өнөөдрийн бүсийн зөвлөгөөнд чин сэтгэлийн амжилт төсөй мөнх хөх тэнгэрийн дор Монгол улс Мандан Бадрахын ерөөл дэвшүүлье. Баярлалаа. Энэ бүс нутгийн хөгжлийн бодлогыг бүсчиж хөгжүүлэх бодлогыг ямар бүсийн болон орон зайн эдийн засгийн онолын хөгжлийн хандлагад суурилах вэ гэдэг асуудал бол мэдээж энэ төрөнд яригдах ёстой зүйл. Нутаг дэвсгэр том болохын хэрээр бол хөгжлийн ялгаа их байдаг. Энэ ялгааг багасгах арга зам нь бол бүсчилсэн хөгжил эдийн засгийн бүсүүд тогтоох. Тэр нутаг дэвсгэрийн онцлогт нийцсэн ийм одоо хөгжлийг одоо цогцлоож улмаар улс үндэснийхээ одоо нийгэм эдийн засгийн одоо хөгжлийн зорилтуудыг одоо амжилттай шийдэх ийм боломжийг одоо олгох гол арга зам байгаа юм. Кластер яаж хөгжиж байгаа вэ гэдэг талын асуудал гарч ирэхэд улс орнуудад өөр өөрийн жишээ туршлагатай. Тэгэхээр мэдээж Монгол улс өөрийн гэсэн давтагдшгүй тэр хөгжлийн замыг олох үе дээрээ бид нар ирээд байгаа болов уу гэж боджээ. Бүссэн хөгжнүүд одоон бүсээр хөгжинэ. За одоон бүсэд мэдээж одоо хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, уул уурхай гэх мэт тодорхой хэмжээгээр одоо өөр өөрсдийн онцлогт одоо хөрвүүлэн хөгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. За мэдээж энэ бүс болгон дээр
хүнс үдээж хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийг тусгаж өгсөн байгаагаар онцлогтой байгаамаа. Яагаад гэвэл одоо манай Монгол улс өөрөө үдээж ухаан орн учраас мадаас гарч байгаа түүхий бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болж боловсруулах, цаашлаад өөрийнхөө улс орны үндэсний хэмжээний хэрэгцээг хангах, цаашлах юм бол бүс нутагтаа хүнс илэрхийлэгч улс болох тийм цомоохон зорилготойгоор одоо ажиллаж байгаа. За мөн одоо бүс нутгуудад тодорхой хэмжээний хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн паркуудыг хувийн хэмжээл аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан зохион байгуулалтаар бүх бүсдэр одоо хийхэд төлөвлөсөн байгаа. Мөн одоо сургалт сурчлагын инновацийн хүрээлэнгүүдийг байгуулах гэх мэт маш олон ажлуудыг долоон бүсдэр байгуулж хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байгаа. Цаашдаа Монгол улсыг ирээдүйд авч явах хамгийн одоо том бүс нутаг бол яарахгүй говийн бүс. Говийн бүст одоо уул уурхаа манай 5 толгой, оюу толгой, аж үйлдвэрийн томоохон цогцлборууд бий болж байгаа. Хөрөнгө оруулалтууд ихээхэн одоо төвлөрч байгаа учраас нөгөө бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийн бодлого эндээс бас ялгаа харагдаж байна. Аж үйлдвэр говийн бүсийг усаар хангах орхон онг хэрлэн тоон төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэн бүс нутгийн эдийн засгийг эрчимжүүлэх нүүрс, эрчим хүч, металлург, кокс болон газрын тос боловсруулах үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт үйлдвэрлэл технологийн паркийн хэлбэрээр байгуулах хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлнэ. Аж үйлдвэрийн парк хэлбэрээр за одоо олон улсад бид нар аж үйлдвэрийн кластер гэж ярьдаг. Энэ нь өөрөө бүс нутгийн хөгжлийн урдсгуур болж явах бүрэн боломжтой. Яг энд нь тулгуурласан одоо өдөөж хүн үйлдвэр технологийн парк байгуулах ийм одоо шийдвэрийг энэ бүслөө баримтлалын 3-6-гийн 15 тусгацсан байна. Тэгэхээр хувийн хвшил суурилсан өдөөж үйлдвэр технологийн парк манай Говьсүмбэр аймгийн Баянтал суман дээр энэ асуудлуудыг энэ ажлыг одоо төслийг хэрэгжүүлэхээр одоо 2020-с 2024 оны аймгийн иргэдийн хурлаар тухайн төсөл ороод газрын асуудлыг шийдэж явчих. Жишээлбэл одоо боловсруулах үйлдвэрүүд маш олон баригдчихад байна. Дорны хувьд ирэхэд одоо нефтийн үйлдвэр нэлээд явчихсан. Төмөр хайлуулах үйлдвэр бариад энэний одоо ухтуур үйлдвэрүүд одоо болох одоо төмөр угаах үйлдвэр байна. Нүүрс угаах үйлдвэрүүд, 3-дугаар кокс одоо угаас нүүрсээ кокс болох үйлдвэрүүд нь бол үндсэндээ баригдаад дуусчихж байгаа. Тэгээ энэ үйлдвэрийг бас дагалдаад нүүрс химийн үйлдвэрүүд бас байгуулагдах. Коксын үйлдвэрээс гарах бусад одоо энэ ялгаж авбал зогох ашигттай элемент энэ зүйлүүдээ бол боловсруулах үйлдвэрүүд бол дагагдаж баригдана гэж бол тооцоолж байгаа. За энэ чиглэл дээр бас энэ үйлдвэр технологийн паркийн эргэцэн орчин маань бүрдсэн засгийн газраас бол хар томилгийн зохицол үйлдвэрийн үйлдвэр технологийн паркийн гэрчлэгийг бол болгосон. Тэгээ цаашдаа бол ер нь манай говь нутаг бол Ашигтлын түүхийд экспортлохоос гадна боловсруулж гаргахад нэлээд анхаарч байгаа. За энэ боловсруулж гаргахад бол хамгийн чухал асуудал усны асуудал байна. Усгүй бол ямар ч үйлдвэр тэнд байхгүй. Усгүй бол ямар ч үйл уурхай байхгүй. Усгүй бол замч тавьж чадахгүй. Тэгэхээр нэг номер ус өнөөдөр одоо байгаа уул уурхай бас одоо үйлдвэрлэлүүд ихэнхдээ нэг хүний усаа ашиглаад тэгээд тэр бол маш хэрсдэлтэй. Зүгээр энэ одоо байгаа гадаргын ус гэдэг одоо голууд шүү дээ, хэрлэн гол гэдэг. Энэ голуудаа орхон гол энтрийг одоо гадаргын усыг ашиглах боломж нь бол мэдээж байдаг. Хэрлэн тоон орхон анги говь руу гадаргын ус татах төсөл гэж байгаа. Маш олон жил яригдсан. За одоо бол Монгол улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, 25 оны Монгол улсын хөгжлийн хөтөлбөр за бүх юмд бол говийн ус орсон. Хэрвээ энэ төслөө ингээ хэрэгжүүлэх бол маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Байгаль орчинд ямар сөрөг нөлөө учруулах юм гэдэг маш сайн судлах хэрэгтэй. Яг олон улсад бол туршлагууд байдаг л да. Жишээ нь Израильд бол тэр Галилей нуур гэдэг нуураасаа одоо тэр Израилийн бүхэл одоо хотуудаар ингээд дамжуулаад хоолоо татаад тэр нуурын усыг ингээд эдийн засгийн хүн амынхаа сайн сайхан байдал одоо тэгээд бусад зорилгоор ашиглаж байгаа. Тэр хоолоо татаад. Гэхдээ маш их сайн судалгаатайгаар тэрийг ашигладаг. За тээвэр логистикийн асуудалгүйгээр бид бүсчсэн хөгжлийн асуудлыг ярих боломжгүй. Бүсийн логистикийн төв хуурай тээвэр бомтуудыг байгуулъя гэж. Тэгэхээр цаашдаа шивээ хүрэн гашуун сухад ханг замын үүд за бүр одоо ингээд бичигт сүмбэр ирээн цав баг элэг алтан буулаг ханх
За хойшлох одоо баруун түвшээ Боршоо цагаан нуур булган бомбуудаа бүс нутгийн одоо энэ үйлчлэгийн интеграцтай холбох тээвэр логистикийн сүлжээ бий болгож ажиллаж байж манай одоо бодлого орон нутгийн бүс амжилттай хэрэгжинэ. Дэд бүтэц гашуун сухад шивээ хүрэн ханги бомбын зэрэглэлийг ахиулан нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж Монгол улс, Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улсын эдийн засгийн коридорт холбогдох босоо тэнхилгийн баг, элэнх, шивээ хүрэн бомбд, замын үд, алтан булаг чиглэлийн 4 игнэ болон Галан задгад Улаанбаатар чиглэлийн авт зам, хэвтэ тэнхилгийн чойр, мандалгов, Арвайхэр чиглэлийн говийн бүсэд ноогдох хэсгийн авт замыг барина. Уул уурхайн бүтээгдэхүүн, удааж хүн бүтээгдэхүүн гээд дотоод зах зээлээсээ гадна гадаад зах зээл рүү экспортод гаргах энэ бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хэрэгтлэгчдэд нь хүргэж өгөх хамгийн том одоо дэд үтс бол энэ төмөр зам, авт зам, замун үүнийг дагалдсан эдийн бомбууд дээр байрлаж байгаа одоо логистикийн төвөдөө гэж бол харж байгаа. Энэ гашуун сухад шивээ хөрөнгийн бомб одоо тэгээд энэ транзит замуудын төгсгөлийн бомбуудыг мэдээж одоо төгс болгох тал руу болно. Яагаад гэвэл төгс бомб гэдэг бол хүнсний бараа бүх төрлийн барааг оруулах нэг лаборатори шинжилгээ шалгадаг барьдаг юмтай болохыг хэлж байгаа юм лээ. Тэгэхээр одоо шинэ шивээ хөрөн гашуун сухад дээр орж хүнсний зүйл яг замын үд шиг ингэж орж ирэх тийм төгс бомб болгочихвол одоо энэ ийшээ одоо хандах говийн бүсийн ямар ч шаардлагагүй энэ хоёр бомбоор хангалттай л явж байгаа. За Улаанбаатар Мандалгуй хотын энэ авто замыг бол бид нэ зайлшгүй шинжлэх шаардлагатай байна. Тэгээ 2024-28 оны засгийн газрын өөрийн хөтөлбөрт бол энийг одоо 152 км замыг хэцүүрт оруулах ийм төсөв шийдэгдсэн. Энэ одоо гол замыг 2 эгнэтэй 4 урсгалтай ийм зам болгоё гэдэг ийм одоо зүйл суусан байна. За энэ нь бол маш чухал зүйл. Үүнээс гадна одоо дэд үтстэй холбоотой гэх юм бол Говьсөнбөр аймаг дээр Говьсөнбөр аймаг Чойр хотоос Мандалгов руу, Арвайхэр руу, Чойр хотоос Чингис хот руу гэсэн ийм одоо дэд үтсийн ажил, авто замын ажлын үндсэндээ эхэлсэн явж байгаа. Энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бид бүхэн энэ тээвэр логистикийн салбарыг илүүтэй сайн хөгжүүлж дотоодын болон олон улсын тээвэр, транзит тээвэр гэдэг энэ тээврүүдийг бид нар зөв зохион байгуулж Монгол улс руу орж байгаа импортын бараа бүтээгдэхүүнээ говийн бүстэй, цаашд бол одоо хангайн бүстэй, баруун бүстэй, зүүн бүс рүүгээ яаж одоо түгээлтийг хийх вэ гэдэг бол бас бидний хувьд анхааруулах ийм асуудал муу юм аа. Энийг бол бид нар одоо зам тээврийн яамтайгаа манай одоо бүсчилсэн хөгжлийн хүрээлэн эдийн засгийн хөгжлийн яамт бол айл ал талаас адилхан нэгцнийг ойлголттой байж ижил. Тэгээд одоо их хуралтайгаа адилхан одоо ойлголттой байж ижил энийг заашгүй хийнэлэх гэж бодож. Эдгээр замуудыг ингээд эхний ээлжинд хийх чадвал одоо манай бүс нутгийн хувьд бол ямар ч сан тээвэр логистикийн төв байгуулчих боломжтой болно. За бусад одоо бүсүүдтэйгээ бас арай богино хугацаанд холбогдчих очиж одоо ачаа тээвэр явах юм боломжтой болох юм байна. Эрчим хүчний их үүсвэр өнөөдөр нийт хүчин чадал 1699 мегаватт байна. За нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээ өнөөдөр болвол одоо та бүхэн дээр харж байна. 10 сая киловатт цаг. Тэгвэл 24-оос 28 онд нэмэгдүүлэх дулааны станц, шинэ цахилгаан станцын их үүсвэр, усан цахилгаан станцуудын их үүсвэр, хөрөнгөлөөрүүдийн төслөлбөрийг та бүхэн харж байгаа. Ингээд энэ бүхнийг хэрэгжүүлснээр бид төлөвлөж байгаа эрчим хүчний шугамаач барьж байгуулад, за дээрэс нь одоо шугам сүлжээнийхээ хүчин чадал аюулгүй байдлыг хангаж, нөгөө талдаа аж ахуй нэгж бүсийн хэмжээнд их үүсвэрийн найдвартай бөгөөд одоо аюулгүй байдлыг хангах. Инхдээ тархмал их үүсвэрүүдийг бий болгоно гэж. Эрчим хүч. Эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэх чойр, сайн шанд, багнуур чойр, сайн шанд, цагаан суврах чиглэлийн 220 кВт-ийн цагдгаан дамжуулах агаарын шугамуудыг барин эрчим хүчний их үүсвэрийг нэмэгдүүлэх 450 МВт-ийн дулааны цагдгаан станц, нар салхины 100 МВт хүртэл хүчин чадалтай цагдгаан станцуудыг барьж
хөрш орнуудад цахилгаан эрчим хүч экспортлох үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. За манай говийн бүс өөрөө аж үйлдвэрийн төрөлжсөн одоо ногоон эрчим хүчний дэд бүс сэргийгдэх эрчим хүчийг одоо бий болгож улс орныхоо болон одоо бүс нутгийнхаа одоо эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх гэх мэтлэн одоо манай одоо говийн бүс нутаг бол өөрөө одоо энэ бусад одоо бүс нутагтай харьцуулаад эдийн засгийн маш том эргэлт бий болсон ийм л одоо бүс нутаг болох юм. Сэргийгдэх эрчим хүчний асуудал говийн нутагт одоо хамгийн хөгжих боломжтой. Ялангуяа манай говийн нутаг чинь салхи ихтэй, бас нар ихтэй. Ер нь бол одоо бараг л одоо говьд бол салхиа мөнгө болгож болж байна. Нараа мөнгө болгож болж байна. Энэ чиглэл дээр бас нар сахилгын станцын хөрөнгө оруулалтыг хийя гэдэг томоохон бос хөрөнгө оруулагч нар санал тавиад явж байгаа. Дорногов аймагт өнгөрсөн 2016-аас 20 оны хугацаанд бас салхин парк одоо нарны цахилгаан станц гэдэг зэрэгдэх эрчим хүчний тал дээр бас Монгол улстай шинээр бий болсон технологитой ийм одоо цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн парк төслүүд бол хэрэгжиж явж байна. За энэ маань бол цаашид улам өргөжөөд зэрэгдэх буюу ногоон эрчим хүчний төсөл говийн бүс төлөвлөгөө хэрэгжих юм бол бид бас эрчим хүчний найдвартай их өсвөртэй болох юмаа гэдэг ийм төлөвлөлт байгаа. За говийн бүсийн хувьд бол буюу өмнөд бүсийн хувьд бол эрчим хүчний хангамж бол тодорхой. Одоо ийшээ бол 200 кВт-ийн 2-3 зэрэгцээ шугамуд баригдаж байна. 5-7 дулааны станц баригдана. Тэгээ сэргээгт эрчим хүчний их өсвөрүүдтэй энэ хоёр найдвартай 200-ын шугамуудаараа бид нэр сэргээгт эрчим хүчнийхээ өсвөрүүдийг одоо эгийн гол ч юм уу энэс сүлжээний илүүдэл чадлуудаар компенсацлах, нөхөн ажилуулах юм болцоо үүснэ гэж харж байгаа. Тийм ч учраас өнөөдөр бол ингээд EBRD-ийн одоо хөнгөлөлтөй зээлээр мөн одоо Монголын засгийн газар тодорхой хувийг гаргаад Багнуур, сайн шандагсан одоо өндөр хүчлийн хоёр хэлхээтэй өндөр хүчлийн шугам ажил эхэлсэн явж байгаа шүү дээ. Манай улс одоо говийн бүсэд эрчим хүчний бодлогуудыг яаралтай зөв зохицуулалт бодлогыг эрх зүйн орчинд болоод хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. За ингэснээрээ манай говийн бүс нутагт одоо ажиллаж амьдарч байгаа иргэдийн маань одоо өрхөө орлого нэмэгдэх, за ажлын байр нэмэгдэх, за тэгээ цаашлаад энд одоо энэ бизнес хийх тэ янз бүрийн одоо нийгмийн харилцаанд ингээд орох ийм боломжууд нь бол улам их бий болно л гэж бодож байгаа. За энэ дээр та бүхэн харж байгаа бүссэн хөгжлийн бас нэг гол их үүсвэр том нөөц бол аялал жуулчлалын одоо салбар байгаа. Манай одоо улс түүх археологийн асар их баялаг үнэт өвдөө улс орн. Үндэсний үнэт зүйлүүдээр тулгуурлаа цаашлах юм бол энэ палеонтологийн ховор олборуудаа ашиглаж аялал жуулчлалын салбаруудаа хөгжүүлэх одоо бүсийнхээ хөгжилтөө уялдуур тодорхойлж байгаа. Түүнээс бүс бүхэн аялал жуулчлал байна гэд бүс бүхэн үйлдвэрлэл үйлчилгээ байна. Эсвэл үйлдвэр технологийн одоо чиглэлээр бүгдээрээ одоо нэг төрлөөр өсөлтнөх юм бол нэг нэгээр татаж унгаах юм эрсдэлтэй учраас энэ одоо ангилж ялгаж хэрэгжүүлэх асуудлууд дээр анхаарч байгаа. Аялал жуулчлал, байгаль, соёл, бүсийн байгаль, газар зүйн онцлогт тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлж, Дундгов аймгийн цагаан сувраг орчмын палеонтологийн нөөцөд түшгэлсэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна. Монголд ирж байгаа жуулчдын 80% нь говийг үзэх гэж очдог. Одоо сая 24 оны 9 сарын байдлаар 700 гаруй мянган жуулчид Монголд ирсэн байна. Тэдний 80% нь говь руу явсан байна. Гэх жишээ нэ. Говийн бүсэд бол үлэг гүрвлийн одоо жинхэнэ эх орон нутагчийн тэнд байж байгаа. Өнөөдөр хүртэл үлэг гүрвлийн өндөг болоод үлэг гүрвлийн одоо мөр үлдсэн тийм газрыг бол тэр чигт нь хамгаалаад бас нээлттэй палеонтологийн музей болгох ч юм уу. За тэр бүгийн цав ч юм уу юм одоо үлэг гүрвлийн одоо уугуул нутаг олон цавууд бол говийн бүсэд байж байгаа. Тэднийг бол тэр чигээр нь одоо хамгаалаад тэгээд одоо нээлттэй музей болгох боломж байж байгаа. За жишээлбэл ингээ палеонтологийн одоо бүх цаг үеийн олдвор манай улсад бол бүгд жахуу байж их жишээтэй. Одоо палеонтологийн хүрээлэнгээс бид нарт өгсөн мэдээлэлээр 19 онд
Япон улсад гарсан үзэсгэлэн бол 700 мянган гаруй үзэгч ирж үзсэн. Тухайн үедээ одоо Японууд бол энэ юу болоод байна гэдэг. Яагаад ийм их хүн ирж үзээд байна гэдэг ийм байдал үүсэж исэн юм байна. Тэгэхээр нэг хэдхэн хоногт очоод цөөхөн хэдэн олдвор очоод ийм их хүн үзэж байхад энэ 3,000 олдврыг үзэх хүн бол одоо нэг цогцлбор дотор 1 сая хүн байх потенциал байна гэж бид нар харж байгаа. Одоо бид нар аялал жуулчлалыг одоо тухайн газар нутагта тухайлбал тухайн нэг тусгай хамгаалалтын газарт хэрэгжүүлж хөгжүүлэхэд ямар стандарт барих ёстой юм бэ? Олон улсын стандартын дагуу ийм байвал олон улсын жуулчд ирэх нэ гэх стандартуудаа хамгийн түрүүнд гаргана гэж одоо бодож байна. Тэгээд цаашаа бол энэ эдийн засгийнхаа аялал жуулчлалаас орж ирж байгаа тэр эдийн засгийнхаа өр өгөөжөөр хамгаалах ажлаа хамтраад нутгийн иргэдтэйгээ хийх хэрэгжүүлэх тийм зорилготой хөтөлбөр байгаа. Палеонтологийн цогцлборыг энэ суурьшлийн бүс дотор нь хэсэгчилсэн байдлаар 50 га газрыг бол авч палеонтологийн нөөц тулгуурлаж тусгай бүс байгуулах энэ техник эдийн засгийн өмслийг хийж хүлээлгэж өгсөө. Одоо бид нар энэ дээр төр хувийн одоо хамтын ажиллагааг хангаж энэ тусгай бүсийг байгуулна. За ингэснээрээ бол одоо энэ Монгол оронд бүр одоо тэр эртний нөгөө палеонтологийн асар олон тэр үлдэц тэр одоо ховор дурсгал одоо тийм түүхийг агуулсан одоо маш сонирхолтой юм бүс бол тэнд бий болно гэж одоо бодож байгаа. Ингэснээр гадны одоо жуулчдыг бол маш ихээр татах сонирхлын татах тийм магадгүй гадаад одоо энэ аялал жуулчны чиглэлийн бизнес эрхлэлдэг бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтыг татах ийм болцоотой ийм бүс нутаг бол бий болно гэж бодож байна. Үүнээс гадна бол соёлын аялал жуулчлал бас хөгжих боломжтой. Шашны бас одоо аялал жуулчлалуудыг хөгжүүлэх боломжтой. Ягаад гэхээр одоо Говьсонбор аймагт Чойрын хийд, Дорноговь аймагт Хамрын хийд, Өмнө Говь аймагт Төхөн хийд ч гэдэг юм уу. Ийм томоохон одоо шашны одоо төвүүд байсан. Тэгэхээр энэ дээр суурилсан түүх соёл шашны ийм байгалийн ийм цогцлбор аяллуудыг хөгжүүлэх боломжтой гэж байна. Тэгэхээр энэ мэтчлийн өөр өөрийн угсаатны бүлгүүдийн онцлогийг бас энэ бүс нутгууд хадгалж байдаг учраас бүсчилсэн хөгжлийн бодлого дотор бол тухайн үндэстэн угсаатны соёл сэтгэлгээ тэдний бүтээж хөгжүүлж түгээн дэлгэрүүлж ирсэн энэ их соёлын өвийг бид бүхэн бол одоо зайлшгүй авч үзэх ийм шаардлагатай байна. Аялал жуулчлалыг бүс хоорондын одоо кластер үүсгэн хөгжүүлэх боломжтой. Монгол улсын аялал жуулчлалын төвч одоо Хинтээ зүүн бүс дотор Хинтээ аймаг гэж одоо тодорхойлогдсон. Тэгэхэд бол говийн бүсийн аялал жуулчлалын маршрутыг одоо хамгийн ойрхон одоо коридороор холбох боломжтой газар нь бол манай Говьсонбор аймаг өөрөө Хэвлэн голын Хүмүлтэн гүүрээр шууд аймгийн аялал жуулчлалын маршруттай холбогдож байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө цаашлаад нөгөө нэг гадаадын жуулчдыг хүлээн аваад нэгдсэн одоо коридороор одоо урт хугацааны болон дунд богино хугацааны аяллуудыг зохион байгуулах ийм боломж байна гэж харж байгаа. Бүсийн хөгжлийг зөвхөн бүсд ажиллаж амьдарч байгаа орон нутгийн иргэд аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулагчид хамтарч одоо хэрэгжүүлэх ийм одоо боломж бүрдэнэ гэж харж байна. За ингээд энэ хүрээнд бол одоо хатуудыг бүтсээ хэдүүлээ дэмжиж бий болгоё. Тэр нь дулаан хангамж, цахилгаан их үүсвэр, холбоо мэдээлэл, ус хангамж, ариутгах татвар, зах зээлийн холбоотыг хийж зүгээр нэг хайчиж болохгүй. Үндэсний хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд, Евразийн одоо эдийн засгийн коридорын хэмжээнд яаж байх? Зөөлөн дэд бүтсээр бас дэмжих. Түрүүн хэлсэн олон хөнгөлөлтөд зээл одоо татварууд явж байгаа. Дээрээс нь дахиад хөнгөлөлтөө зээлээ бид бүрдүүлдэг гэж байна. Төрийн банкаар ногоон хөгжлийн банк болгоё гэж байгаа. Салбар дундын одоо энэ холбоог хангаж бид хөнгөлөлтөө зээл тусламжуудыг аж ахуй эрхлэгч хоршоологчдод олгож эхэлж байгаа. Маркетинг борлуулалтаар нь дэмжих, тэжүү зураг төсвийг хийж өгнө. Брэнд хөгжүүлэлтийг хийж өгнө, стандартаар нь хангаж өгнө. Дээрээс нь инновац технологийн дамжуулалт, үржил селекц, генетикийн нөөц, шинэ хоршоо, төрийн одоо худалдан агуултын үйл ажиллагаанууд дээр хүртэл ил тод нээлттэй гэхдээ тогтвортой бас хянах ийм одоо тогтолцоогийн бий болгож яаж цааш нь одоо бодлого үргэлжлүүлье гэж. Хөдөө аж ахуй, говийн бүсийн үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа, биерж, тээвэр логистикийн цогцлборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг дэмжин, бүс нутгийн онцлог тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүргийг бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, хөнгөн хүнсний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлнэ.
За энэ удаагийн бүсчсэн хөгжлийн үзэл баримтлалыг 330 сумын хүрээнд хамгийн үр ашигтай, зардал багатай, ашиг өндөр болох ийм байршлуудыг бол тооцож гаргасан. Хүн амын нутагшил суурьшлийн оновчтой тогтолцооны хүрээнд бид 21 аймгийн төв дээр нэмэх нь сум дундын төвийг бол бүсчсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд санал болгож байгаа. Бүсийн төв гэж бий болоод одоо ер нь бол ойролцоогоо нэг аймагуд нэг 3 орчим сум дээр бүсийн төвүүдийг бий болгож байна. Бүсчсэн хөгжлийн бодлогын баримтч их тусгагдсанаар Говьсмөр аймаг дээр хөдөө аж ахуйн үйлдвэр технологийн парк байгуулагдах бодлого батлагдсан. Энэ нь өөрөө төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны одоо дэмжих байдлаар энэ төсөл хэрэгжиж байна. Бид газрын асуудлаа шийдвэрлсэн байна. Энэ төсөл хэрэгжснээрээ малын гаралтай бүх түүхүүдийг Баянтал сум дээр боловсруулах. Ингэж чадчихж бид нэгдүгээрт нөгөө малчтай очиж байгаа орлогыг нэмэгдүүлэх юм боломж үүснэ. Хоёрдугаар бид нар одоо нэг хаягдаад байгаа малынхаа түүхүүдийг бас нэмэн өөртөө шингээдэг. Дээрээс нь одоо эдийн засгийн эргэлтэнд оруулаад зөвхөн одоо дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадагшаа экспортлох ийм одоо томоохон төсөл. Энэ нөрөө бас энэ одоо хэмэл оюун ухаан энэ цахим дээр суурилсан давхар ийм том төсөл явж байгаа. Төрийн зүгээс бол энэ дэд бүтээц одоо техник эдийн засгийн үндэслэл за хэрэгцээ шаардлага гэдэг юмнуудыг маш сайн тодорхойлж өгөөд тэгээд тэрний хөрөнгө оруулалтыг хийгээд тэгээд дээрэс нь хувийн хвшлүүдэд татаж оруулаад ингээл явах юм бол одоо энэ сумын төвийн энэ бүсгүүдийн төв бол айгүй хурдан хөгжөөд явах юм болцоотой байна л гэж ингэж хараад байгаа. Давуу тал нь бидэрт юу вэ гэхээр хятад улстай маш ойрхон оршиж байгаагаар давуу талтай тэндээс хямд төртөгтэй үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирж бизнес болгоод явах бүрэн боломжтой. Анхан шатны нутгийн брендийг эхлүүлж байгаа хүмүүсүүдийг дэмжих тэр инкубатор тэр онцлогуудыг бол заавалчгүй гаргаж өгөх шаардлагатай. Малчин гэж хүнхийн говийн сумын нэргэн хийн гэдэг энэ зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Энийг гаргасан малчин өрхийн бизнесийн загвар хөгжлийн сумын төв болон суурьшил иргэмшлийн бизнес хөгжлийн орчин гэж юу юм бэ? Тэгээ энэ хоёр өөрөө хөгжих засаглалын зөв систем байх хэрэгтэй. Боловсрол, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан, аймагуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн баазыг байгуулан, бүсийн хүний нөөцийг бэлтгэх сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцлборыг байгуулна. Бүс нутгийн хувьд бол энэ хүний нөөцийн асуудал бол мэдээж одоо заавал ярих хэрэгтэй юм асуудал. Хүнд аж үйлдвэрийн бүс, хөдөө аж ахуй үйлдвэр технологийн бүс болж экспортод чиглэсэн томоохон одоо энэ төслүүдийг хэрэгжиж байгаа учраас үүнийг дагсан мэргэжилтэй чадварлаг ажилтны одоо хэрэгцээ, хүний нөөцийн хэрэгцээ бол хамгийн түрүүнд тулгамж байгаа асуудал юм. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор засгийн газраас бол Өмнөг аймагт техникийн их сургуулийн салбарыг байгуулах асуудлуудыг эхлүүлээд явж байгаа. За манай энэ сургалтын одоо бүртгэрийн гол онцлог маань хүүхдүүдийн маань гараар юм хийх, за инженер болох хүсэл мөрөөдлийг нь үнэлэн үндэслээд бага насны хүүхдүүдийг нэлээд одоо суйртай, за тэгээд багц 5 жилийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж агаад бид бакалаврын зэрэгтэй дэд боловсролын сургалтын одоо зэрэг олгодог ийм онцлогтой байгаад байна. Дундгуй аймагт бол бас политехникийн коллеж бас ажилладаг. Энэ одоо хоёр аймагт байгаа политехникийн коллежоо илүү төрөлжүүлж мэргэжил төрлөөр нь англин одоо тусынхаа энэ бүстэй тохирсон эрэлт хэрэгцээтэй боловсон хүчнийг бэлтгэхэд боловсролын явтагаа бид өхөн хамтарч ажиллах нь чухлаа гэж харж байгаа. Бид нар энэ хүн рүүгээ чиглэсэн зөв бодлого явуулах хэрэгтэй. Тэр хүмүүсэд одоо эдийн засгийн одоо таатай орчин бий болгож өгөх хэрэгтэй. Бизнесийн таатай орчин бий болгож өгөх хэрэгтэй. Тэнд ажиллаж амьдрах таатай орчин бий болгож өгөх хэрэгтэй. Хоёрдугаар тэнд одоо боловсрол мэдлэг олж авах тийм одоо орчныг бас бид нар бий болгож өгөх хэрэгтэй. Тэнд ажиллаж амьдарч байгаа тэр хүмүүсийн одоо эрх ашигыг хангаж тэднийг хөгжүүлэх тал дээр бид нар бас сайн одоо бодлогуудыг хийж өгөх ёстой л гэж ингэж одоо боддог. Энэ нэгдүгээрт ерөөсөө 3 хөл юм шийдэх юм билээ. Нэгдүгээрт бол орон сууцчлуулах асуудал ажлын байр нь байж байна. Хоёрдугаарт бол тэнд ингээд очиод амьдарч байгаа залуучуудад Улаанбаатарт авж байгаа боловсролыг тэнд хүүхдүүд нь авах тийм хэмжээнд бий болох. Тэхийн бол сайн багшийг, сайн эмчийг бас энэ орон нутаг өөрөө сайн нөхцөл өгч аваачих тийм
боломж олцоо байд юм бэл. Эрүүл мэнд. Бүсийн оншилгоо имчилгээний төвийн төрөлдсөн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, осол гэмтлийн тусламж үйлчилгээ, мэс заслыг төрөлжүүлэн хөгжүүлж, мал амьтнаас хүнд халдварладаг халдвар төвчний хяналт, сэргийлэлт, яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төв болон эм ангамж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулгыг байгуулна. Бүсийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамгийн гол үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалтыг дагсан ажлын байрыг нэмэгдүүл. Тэгээ энэтэй холбоотой бол хүн амын нэвтэршил нэмэгдэж. Тэгэхээр энэ хүн амын нэвтэршил нэмэгдэж байна гэдэг чинь энд оршин сууж байгаа хүн ам нь эрүүл аюулгүй орчинд одоо нийгмийн одоо бүх талын одоо үйлчилгээг жигд хүртээмжтэй хүрэх ийм асуудал чухал байгаа. Энэний нэг гол салбар нь бол эрүүл мэндийн салбар байна гэж байгаа. Мэдээж цаашлаад эрүүл мэндийн салбарт бол ялангуяа хөдөө орон нутгад боловсон хүчний тотгол хомсдолтой байдаг. Тэгэхээр энэ дээр бид нар бас анхаарах зайлшгүй шаардлага. Мэргэжлийн эмч нар суманд ажиллах шаардлагатай байна. Тэ их эмч хэрэгтэй байна. Тэн соёлогч хэрэгтэй байна. Энэ салбарын одоо хүний нөөцийг бэлтгэж байгаа энэ одоо байгууллагууд, их сургуулиуд, энэ коллежууд бид нар бас төрөөс тусдаа бас нэг бодлого бол зайлшгүй гаргах хэрэгтэй байна. Ингэж одоо тэн ажиллаж сурч төгссөн нөгөө мэргэжлийн боловсон хүч маань сум орон нутагт ингээд ажиллаж нөгөө нийгмийнхээ эрүүл мэндийн үйлчилгээнүүд нийгэмдээ хүргэх ийм зайлшгүй шаардлага байна. Дорногов аймгийн хувьд бол бид анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн салбар сургууль байна. Энэ сургууль маань 60 жилийн одоо түүхтэй. Говийн бүсийн болон зүүн бүсийн, за одоо сангаан бүсийн урдлын сумдууд, баруун бүсийн урдлын одоо сумдуудын эрүүл мэндийн байгууллагын ажилтны боловсон хүчний нөөцийг бэлтгэж өгдөг ийм түүхтэй сургууль юм аа. Тийм болохоор энэ сургуулийг бид нар илүү бас хөгжүүлэх ширхцээ шаардлага байна. Багшлах боловсон хүчнээс гадна бид нар хөрөнгө оруулалтыг сайтар хийж сургуулийн орчин, сургуулийн хэрэглэгдэхүүнийг сайжруулахаар зорж байгаа. Үүний хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорногов аймагт анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн кампус сургуулийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаад ингээд явж байна. За энэ сургууль томоохон зохис зүйн ашиглалтанд орсноор оюутны тоо нэмэгдэн, багшлах ажилтны одоо хэрэгцээ шаардлагч бол өсөж байгаа. Тийм болохоор говийн бүс рүү бас энэ боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт маань үр дүнтэй болно гэж бол харж байна. За манай бүсийн хувьд бол Дундгой аймагт энэ уламжлалт хангаах ухааны одоо төвийг байгуулах нэг бүрэн боломжтой гэж боддог. За яагаад гэвэл манай энэ Дундгой аймагт байгаа уламжлалт хангаах ухааны нэгдсэн эмнэлэг өөрөө нэлээд чадвартай юм боловсон хүчин бий болгоцсон. За эмчилгээний чанар хүртээмж нь бас аюу сайн байдаг гэж ингэж үнэлэгддэг. Тэгэхээр зэрэг бид нар бол Дундгой аймагт энэ уламжлалт хангаах ухааны одоо бүсийн төвийг байгуулах юм бүрэн боломжтой гэж бодож байна. За хотуудыг зөвхөн одоо дотооддоо авч үзэхээс гадна хөрш орнуудын одоо хотуудтай манай улсын 21 аймаг томоохон хотууд яаж одоо ухаалгаар дөтөөр холбогдох уу, кластерын сүлжээнд нэгдэх үү, за ингэж одоо ажилгүйдэл ядуурл үйлдвэрлэл үйлчилгээгээ өсгөх ийм боломж бол хотуудын кластерын хүрээнд бол бий болох юм аа. Өсчихсөн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд говийн бүсийн 4 аймаг маань нэгдэж өөртөө бусаддаа боломжоо хуваалцаж ингэж ажилласнаар бол говийн бүсийн хөгжил мэдгэцүүц хурдстайгаар хөгжих юм аа. Бүс болгон дээр бол цаашлах юм бол Монгол улсын хэмжээнд хүнсний хангамж аюулгүй байдлаа шийдэх нь нэг чухал учраас хүнс одоо бүссэн хөгжилтэйг хамтарч энэ одоо хүн амынхаа ард иргэдийнхаа эрүүл аюулгүй хүнсийг хэрэглэж сургах, хэрэглэж занших, мөн одоо хүртээмжийг нэмэгдүүлэх, худалдан авах чадварыг сайжруулах, мөн аюулгүй байдлыг хангах гэд маш олон асуудлуудаар ингээд хамтарч ажиллах ийм чухал цаг үе ирж байна гэж харж байгаа. За мэдээж одоо манай говийн бүсэд уул уурхай, аж үйлдвэрийн ногоон орчин хүчний тэ одоо тээвэр логистик гэдэг маш том эдийн засгийн эргэлт бий болж гол эдийн засгийн бол гол суур гол эргэлт нь бол манай говийн бүс дээр ингээд төвлөрчээд байгаа. Энэ 6 бүс дотроо хамгийн одоо эдийн засгийн чадвах ер нь бол цаашдаа Монгол улсыг ирээдүйд авч явах хамгийн одоо том бүс нутаг бол яарахгүй говийн бүс. Тэгэхээр энэ их байгалийн баялагийг хөрш орнуудын зах зээл дээр хамгийн дөтөөр чанартайгаар яаж гаргах уу гэдэг
гео эдийн засгийн буюу геостратегийн бодлогыг энэ удаагийн бүсчилсэн хөгжлийн үзлээр хөндлөлт авч үзсэн. Гео эдийн засгийн бодлого гэдэг нь зөвхөн одоо дотоодын хэрэгцээнд биш, хоёр орны хөрш зэрэгэлдээ улсуудын үйлдвэр технологийн парк, чөлөө төсвүүд, томоохон хотуудын кластерт Монгол улсын гол одоо үйлдвэрлэл үйлчилгээ худалдаа, тээвэр логистикийн бүсүүдийг хамгийн дөтөөр холбох ийм асуудлыг бол бүсчилсэн хөгжлийн бодлогын гол одоо суурь буюу холболтын эдийн засаг гэж авч үзсэн байгаа. Ерөөсөө энэ бүсийн хөгжлийн бодлого гэдэг бол зүгээр нэг одоо нэг тийм хийсвэр бодлого хоосон онол бишээ гэдгийг бид бүх шатанд ойлгох ёстой. 20 гаруй жил цаасан дээр, ширээн дээр, шүүгэнд дарагдсан байсан бүсийн хөгжлийн бодлогыг энэ засгийн газар ажил хэрэг болох томоохон зорилтуудыг дэвшүүлж, улсын хурл засгийн газрын тогтоол шийдвэрүүд гарч тэгээд тэр хэрээрээ аймаг орон нутагт төвлөрсөн олон хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байна. Аймагуудын бүсүүдийг төрөлжүүлж, хөгжүүлэх эдийн засгийн үжил баримтлалыг боловсруулж байна. Тодорхой тооцоо судалгаануудыг хийж байна. Бүсчилсэн хөгжлийн эрхэм зорилго үндэсний соёлоо дээдэлсэн байгалийн унган төрх экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлөвсөн эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдсэн хүн амын нутагшилт суурьшлийн тогтвортой тогтолцоотой өрсөлдөх чадвартай бүсүүдийг харьцангуй тэнцвэртэйгээр хөгжүүлнэ.